маш өндөр хамгаалтанд ор өнөөдөр мөнгийг авч харлаа. Мөнгө яг хаашаа явж байгааг илрүүлэхийг оролдож байна. Нэг үрсэн тоолсон 5,000-ын дэвсгэр бүхий мөнгө студид орж ирнэ. Бэлнээр 50 сая төгрөг. Энэ бол 50 саяын үлд супер шоу нэвтрүүлэг. Сайн мэцгэнээр хүмүүстчтэй 50 сая улс шоуны нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. 50 сая төгрөгийн төлөө тоглохоор хоёр оролцогч студид маань хүрэлцэн ирсэн байгаа. Тэгэд бол Наран гэрэл тэгшээ. Сайн байна уу? Өөрсдөө танилцуулаач манай үзэгчдэд. Намайг Тэгшбаяр гэдэг MCS компанид төслийн мэргэжилтэн хийдэг. Намайг Наран гэрэл гэдэг Чон групп санхүүгийн мэргэжлэр ажилладаг. 50 сая төгрөгөөс та хоёр хэдийг нь ер нь хожно гэж таамаглаж байна? Ихэнхийг нь авах санаа байна. Ихэнхийнх нь гэдэг нь хэдийг? Тий. Харж ээж л болъё. За, юунд зарцуулах вэ? Ер нь бол гэр бүлдээ зарцуулна гэж бодож байгаа. Тийм үү. 50 сая төгрөгөөр бол яг одоогийн нөхцөлд Монгол ер нь хэдийн хэмжээний юм худалдан авч хүрэх вэ? Аятайгаа маш авах уу? Авах боломжтой тий. Боломжтой юм. Тий. Цуслангийн газар болов яах вэ? Тий. Боломжтой. байр авах болов? Байр яг байрлалаасаа л болох та. Хотын зах руу авах болох тий? Хот руу оруулах бас хэцүү л дээ байр. 50 сая. Талбаагаас шалтгаална. 50 сая төгрөг бол та хоёрын мөнгө. Та хоёр 50 сая төгрөгөө 8 асуултын туршид доош унгалгүйгээр энэ тавцан дээр үлдээж чадвас та хоёрын мөнгө болно гэсэн үг. Нэвтрүүлгийн дүрмийг та хоёр танилцуулъя. Нэвтрүүлэг маань 8 асуулттай. 1-ээс 4 дахь асуултууд 4 хариулт гарч ирнэ. 3 дээр нь та хоёр мөнгийг байршуулах боломжтой. 5, 6, 7 дахь асуултууд 3 хариулт гарч ирнэ. 2 дээр нь мөнгийг байршуулах боломжтой. Хамгийн сүүлийн 8 дахь асуулт 2 хариулт гарч ирнэ. Аль нэгэн дээр нь мөнгийг тавина гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол нэг нөхрийг заавал онгорхоо үлдээнэ. Бүх асуултыг бодох хугацаа 1 минут. Та хоёр 50 сая төгрөг байна. Надад 8 асуулт байна. Тоглолтоо эхлэе. Үлгэрүүд Монгол дуу. Үлгэрүүд гэхээр Монгол гадаад сууж болно. Тийм. Тэгэхээр Монгол дуунд зүгээр юм уу? Монгол дуу юм шүү. Монгол дуу. Монгол дуу. За оролцогчд маань нэг дахь асуултынхаа сэдвийг Монгол дуу гэсэн сэдв сонголоо. Тун утгагүй дэлгэцэн дээр хариултууд гарч ирнэ. Нэгдүгээр дэлгэц царцаан амжил. Хоёрдугаар дэлгэц болдоггүй боров гүн. Гуравдугаар дэлгэц эрхийн мэргэн. Дөрөвдүгээр дэлгэц хөхөөн амжил. Камертон хамтлагийн дуулсан Монгол ардын үлгэрийн баатрын нэрээр нэрлэгдсэн дуу аль нь вэ? Хөхөөн амжил. Царцаан амжил болдоггүй борвгон эрхийн мэргэн хөхөөн амжил. За. Хөхөөн амжил. Зарцаан амжил. Тэнцвч. Хүмүүстэй. Зарцаан амжил биш хөхөөн Яг амжил. сайн мэдэхгүй. Тийм үү? Чааг ихтэй болохоор ч. Хөхөөн амжил гэж шууд орж ирсэн. Сайн санаж байна уу? Яг дуугийн За би болдгоо бор өвгөн эрхийн мэргэн хоёрыг бол ерөөсөө биш гэж бодож байна. Намжилтаа л дуугаа. сан амжилт шүү. Хөхөөн амжил хаа. Зарцаан амжил гэдэг чинь. Зарцаан амжилт чинь нөгөө. Итгэлтэй үе цагийг зогсоох уу? Дуустал нь жоохон бодчих. Тэг. Зарцаан амжилт чинь үлгэр дээр байдаг. Хөхөөн амжилт дуу зохион шүү. Хөхөөн амжил жаахан нэг 10 секунд. Тэгээ нөгөө борио хоо. тэрнтэй холбоотой жаахан юм дуу. Хөхөөн амжил хаа. Цаг дуслаа. Камертон хамтлагийн дуулсан Монгол ардын үлгэрийн баатрын нэрээр нэрлэгдсэн дуу аль нь вэ гэсэн
асуулт байлаа. Хөхөө намжил гэсэн хөлбөр дээр 50 сая төгрөг тавьсан. Эрхийн мэрэгэн болдоггүй бороогүй зарцаа намжил гэсэн хөлбөр дээр мөнгө тавиагүй байна. Яагаад бүгдийн 50 саяын нэн тавив? Ерөнхийдөө 90-с дээш хувьтгэлтэй байна. Ямар дуу байдгийг? Шууд орж ирэхгүй байна. Ямар ч зэн клип нь хөхөө намжил өглөө гэрээсээ гараад юу ч хэлээ. Хөхөө намжил гэж бодож ин ерөнхийдөө. Тийм дуу байт юм. Байдаг юм аа. Нэрийг нь сонсч байсан яг гэхдээ Зарцаа намжил яг үстэй. сайн санахгүй. Зарцаа намжил биш хаа. Хөхөө намжил хаа. За оролцогчд маань 50 сая төгрөгөө хөхөө намжил гэсэн хөлбөр дээр бүгдийг тавьсан байна. Итгэлтэй байгаа учраас зөв хариултыг харъя. Хариулъя. Унгад. сая төгрөг тавиулаа байна. Нэг дахь асуултыг амжилттай давж чадсан. Хоёр дахь асуулт руу орох уу? За. За тэгье. Улаанбаатар номын сан. Номын сан гэхээр явсан. Магадгүй зөв номтой холбоотой гэж боддог тийм. Номтой холбоотой юм болов уу? Монголын номын сан. Эсвэл дэлхийн Номтой холбоотой гэвэл өөр байх байсан гэж магадгүй. Улаанбаатарын хэр мэдгүй. Улаанбаатар. За энэ дээр таал сонголт хийж байна. Номын сан сонгож байгаа. Гэх юм уу? Улаанбаатар гэхээр бас Титон, он гэдэг илүү наривчлалтай юм гарч магадгүй гэж боддог. За. Номын сан гэсэн. Номын сан. За оролцогчд маань хоёр дахь асуултынхаа сэдвийг номын сан гэсэн сэдв сонголоо. Дэлгэцэн дээр одоо хариултууд гарч ирнэ. Нэгдүгээр дэлгэц Хятадын үндэсний номын сан. Хоёрдугаар дэлгэц Америк нэгдсэн улсын конгрессийн номын сан. Гуравдугаар дэлгэц Оросын шинжлэх ухааны академийн номын сан. Дөрөвдүгээр дэлгэц Канадын үндэсний номын сан. 32 сая гаруй номын архивтай 60 сая гаруй гар бичмэл бүхий дэлхийн хамгийн том номын сан аль нь вэ? Хятадын үндэсний номын сан, Америк нэгдсэн улсын конгрессийн номын сан, Оросын шинжлэх ухааны академийн номын сан, Канадын үндэсний номын сан. Бичмэлтэй гэхээр чинь Ядлаар Канад биш байхаа гэж бодож байна. тийм үү? Оросын шинжлэх ухааны номын сан. Америк нэгдсэн улсын конгрессийн номын сан нэлээд магадгүй гэж магадгүй. Хятадх ч гэсэн Гар бичмэл гэхээр хятад үндэсний номын сан гэхээр их номтой байна. Энэ гурав дээр ерөнхийдөө хааж тавих уу? Яг 30% байна уу? За. Тэн дээр 20 орчим. Канадыг яа биш гэж. Канад бол биш байхаа гэж. 25 секунд үлдлээ. Мөнгөө байршуулаарай. Амжихгүй байж магадгүй. Канадыг гэсэн. 20 секунд. Канад 1 минутанд амжилж мөнгийг байршуулах ёстой. Дөрөв, 3, 2, 1 цаг дуслаа. Номын сан гэсэн сэдэв байлаа оролцогчдын маань хоёр дахь асуулт. 32 сая гаруй номын архивтай 60 сая гаруй гар бичмэл бүхий дэлхийн хамгийн том номын сан аль нь вэ гэсэн асуулт байлаа. Канадын үндэсний номын санг яагаад орхив? Энэ талаар нэг дурддагдаг болохоор Канадын номын сан гэж нэг сонсож байгааг юм. Тэгэхээр энэ биш байх болов уу гэж бодож байна. Тэгээд 32 сая гаруй хамгийн Оросын шинжлэх ухааны академийн номын сан. ер нь бол бас Түүх байх баялаг магадлалтай. ихтэй тийм шинжлэх ухаан айгүй өндөр хөгжсөн учраас номын сан баялаг байх гэж бодож байна. Америкийг тэгвэл яагаад баялаг гэж бодов? конгрессийн номын сан татгалагддаг гэж сонсож ирсэн ер нь бол Юмнуудыг юу? тий ер нь нэг Америк уу? гар бичмлүүд Америк уу? Тий. Америк Оросоос ер нь их байж чадах уу? Түүхээ аваад үзэх юм бол Орос Мэдээж хамаагүй Орос илүү байгаа л да. Хамаагүй их түүхтэй. Тий. Дээрээс Тий, нь бас энэ ойр орчныхоо славян улсуудыг бол бүгдийг нь одоо эзлэн Хамруулах. одоо зөвлөлт холбоот улс болгож байсан Тий. тийм ээ.
Тэгэхэд одоо Казак, Узбек, Музбек одоо Монголын хүртэл эртний номсууд хүртэл те Оросын номын санд бол байгаа шүү дээ те. За Америк бол яг уу 500 гаруй жил болж байгаа. Индианчууд юм бичсэн ном байдгүй юм бол сүүлийн үе те. Заавал энэ болохоор заавал тухайн түүхтэйгээ холбоотой биш. Энэ тэндээс цуглуулсан ховор юу гэдэг энэ бүгдийг авчирч байршуулсан утгаараа байх боломжтой. Намын санд хэр ач холбогдол өгсөн байна. Тэрнгээрээ бас байж магадгүй гэж бодож байна. За Хятадын үндэсний номын сан яг уу? Хятадх дээр бол гар бичмлэр айгүй их юм байгаа ах гэж бодож байна юу. Бодож байна уу те? Ерөнхийдөө яг 3 хуваагаа тавьчил гэж бодсон. Тэрнээс яг тийм 1 минутанд амжиж их юм бодож амждгүй юм байна. За зөв хариултыг харуя да. Хятадын үндэсний номын сан дээр 11 сая төгрөг тавьсан бол Оросын шинжлэх ухааны академийн номын сан дээр 17 сая төгрөг тавьсан байна. Үлдсэнийг нь Америк нэгдсэн улсын конгрессийн номын сан. Хамгийн их мөнгө тавьсан Америк нэгдсэн улсын конгрессийн номын сан 22 сая төгрөгтэйгээр байна. Канадын үндэсний номын сан байсаар байна. Мөнгө авч бол. Зянгид оролцогч маань 2 дахь асуултаа амжилттай давж чадлаа. За 3 дахь асуултын сэдвийг сонгоё. Жүжигийн урлаг, дэлхийн газрын зураг. Газрын зураг. Дэлхийн газрын зураг. Дэлхийн газрын зураг. 3 дахь асуултынхаа сэдвийг дэлхийн газрын зураг гэсэн сэдв сонголоо. Дэлгэцэн дээр одоо хариултууд гарч ирнэ. 1-р дэлгэц Суматра арал. 2-р дэлгэц Энэтхэгийн далай. 3-р дэлгэц Зүүн Аз. 4-р дэлгэц Адриатын тэнгис. За асуултыг харъя. Алдарт аялагч Марко Пологийн 1375 онд туурвсан дэлхийн анхны атласт эдгээр бүс нутаг арал далайгаас аль нь дүрслэгдээгүй вэ? Суматра арал, Энэтхэгийн далай, Зүүн Аз, Адриатын тэнгис. Марко Пологийн явсан чиглэл чинь Сая хэдэн онд гэсэн бэлээ? 75 гэсэн. Энд хүрнэ гэж яваад очиж чадаагүй шүү дээ. Тэгэхээр энтхийн далайг Зүүн Азийг бол мэдчихэж байгаа. Зүүн далай. Адриатын тэнгис. Адриатын тэнгисийг хаана гэж юм? Сонсож ирснээс баярлалаа. Зүүн Аз руу бол тийшээ их яваагүй болов гэж бодож байна. Суматра арал гэж юу? Тэгэхээр 30 секунд үлдсэн байна. энтхийн далай байх боломж багтаа. Суматра арал бол Арал болохоор дүрслэгдээгүй ээж магадгүй. Гэхдээ бас мэдхгүй байна. Зүүн Аз руу бол очоогүй гэж бодож байна. Энийг болъё. Монгол гэрчсэн шүү. 15 секунд үлдлээ. Дүрслэгдээгүй үстэй. Тэгэхээр Зүүн Аз Дүрслэгдсэн дүрслэгдсэн нь бол энд очоогүй шүү дээ. далай гэж. Хүслэгдээгүй цаг дуустаа. Мөнгө тавиарай. За Хаана тавих гэж байна? Суматра. Ой, 3 дээр нь тавих хэрэгтэй. За тавь дээр. Энийг За 1 минутанда багтаах хэрэгтэй шүү. Ийм асуудал бол байхгүй шүү. Уучлаарай. Юу болж байна? Дэлхийн газрын зураг гэсэн асуулт сэдв байсан тийм ээ? Алдарт аялагч Марко Пологийн 1375 онд туурвсан одоо дэлхийн анхны атласт эдгээр бүс нутаг арал далайгаас аль нь дүрслэгдээгүй вэ гэсэн байна. Суматра арлыг яагаад дүрсэлсэн гэж бодов? Зураагүй байх магадaltaй газар нь энтхийн далай. Тэгээ Зүүн Аз байх болов гэсэн. Зүүн Аз Суматра арлын хэсэг юм байна л да. Тэгэхээр Зүүн Аз руу бас бүр тийшээ хазааж очоогүй байх гэж бодож байна. За Энэтхэгийн далайг яасан юм бол доо? Занзибараас ирсэн бараа таваар энэ төр гэж гардаг шүү. Тэгэхээр Энэтхэгийн далай гарал цаашаа Танзанд очоо байлгүй дээ бодвол. За Зүүн Аз гэдэг маань болохоор ер нь бол Хятадыг бүхэлд нь эзэлчихсэн. Тийм ээ? Индонезиг эзэлсэн гэхээр яасан юм бол доо бас гайхаж байна. Харин Адриатын тэнгис Европт байдаг тэнгисийг
Марко Поло өөрөө Европын хүн болохоор мэдээд зурцсан болов уу эсвэл? Ийм л байна. Гэхдээ аль нэгэн зүг байж таараа. 4 сая төгрөгийг Адриатын текстээр Энэтхэгийн далайг 6 сая төгрөг үлдснийг нь 100 Аз гэсэн хөлбөр дээр тавьсан байна. Зөв хариултыг харцгаая. Бүгдээрээ л боломжтой бол явчлаа. Ярилцсан чинь. Эсвэл мэдэхгүй. Аль нь ч. Энэтхэгийн далай 100 Аз хоёрыг бол мэдээж хэрэг багтаан зурсан юм байна. Суматра, Адриатын тэнгис гэсэн хоёр хөлбөр үлдээд байна. Африкийн зүүн эрэг. Баяр хүргэе. Мөнгө авах. Зя яг л тийм байна. Хойд мөсөн далаараа бол зураагүй юм байна. 4 сая төгрөгтэй үлдэж чадсан 3 дахь асуултад авч чадлаа. Одоо бид 4 дахь асуултын сэдвийг сонгох гэж байна. За сэдвээ сонгоё. Амьтны ертөнц дэлхийн авраг. Авраг гэж амар олон улсын янз бүрийн аврагууд байгаа шүү дээ. Амьтны ертөнцөөс сонгоо. Амьтны ертөнцийн хөлбөрийг оролцогчд маань 4 дахь асуултынхаа сэдв болгон сонголоо. Дэлгэцэн дээр одоо хариултууд гарч ирнэ. 1-р дэлгэц тарга. 2-р дэлгэц булга. 3-р дэлгэц минж. 4-р дэлгэц суусар. Асуултыг харъя. Хуурай газар амьдардаг боловч усанд сайн сэлдэг хөхтөн амьтан аль нь вэ? Тарга, булга, минж, суусар. Булга. Таргалга биш гэж бодож байна. Биш. Булга. Булга, минж, суусар гурын нэр Минж. нөгөө нэг юм ерөнхийдөө усан дотор юм байдаг шүү. Амьдраад байдаг. Суусар нь яг магадгүй. Суусар нь миний бодлоор суусар гэж. Болгон малхаа залгаа яд ч тийм ч өсрөх шүү дээ. Тийм бүгд адилхан өсрэх. Миний бодлоор булга минж чинь усны амьтан болов гэж бодох юм. Тэгэхээр суусар гэж байна. Минж. 15 секунд үлдсэн байна. Дахиад шилжүүлж бодох боломж байна шүү. 9, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1 цаг дуустал. Хуурай газар амьдардаг боловч усанд сайн сэлдэг хөхтөн амьтан аль нь вэ? Гэсэн байна. Таргуй маань та хоёр усан сэлж чадахгүй л гэж бодоод байна да. Та ч усан зас сайн штэ. Майкл Фелипс л гэсэн үг. 100 метрт бол бүр гарамгаа. Тарга ер нь дандаа хуурай ус багтаа газар байдаг шүү дээ. Усгүй газар л байдаг да. Гэхдээ усанд тавих юм бол яана гэж. Саа чи бас үзүүлж өгнө шүү дээ. За булга дээр 1 сая төгрөг тавьсан уу? Булгыг бол сайн сэлнэ гэж бодож байна тий. Тэгээ ерөнхийдөө усанд байдаг тэгээд яг ялгаагүй болохоор тэг эрслээ бодоол. Булга бол ойд модонд амьдардаг шүү дээ. Гэхдээ усны булгач гэж бас байдаг юм байл. За суусар. Тэгээ булга минь суусар гурав ер нь дандаа яг ойролцоохоо амьдрах нөхцөл нь. За зөв хариултыг харъя. Булга суусар хоёр биш байна. Минж үлдсэн 1 сая төгрөг байгаа. Тарга маань нөгөө нэг харуу суухгүй хагд ус идэхгүй тэгээд амлцсандаа бантаад л тэнд байгаа юм шиг шүү дээ. Тийм түүнээс биш яг гол руу очиулцаач бас амар юм шиг үү. Тэр ямар юм бол? Яг тарга сэлүүлж үзэх болгоо. Авчиад нэг тавих юмсан тийм. Живчих юм болов. Хүмүүс чинь нөгөө нэг тарганы нөхрөө ус хийж гаргадаг шүү дээ. Тэгэхээр усанд муу хаа. Усанд муу хаа. Тэгвэл минь жил юм байна. Зурмыг лав гэж харагдаад. Тарга ойролцоо хаа.
Хуурай газар амьдардаг атлаа усанд сайн сэлдэг амьтан болов минж болж таарлаа. За минжийг бид нар усны амьт юм уу? Хуурай газрын амьт юм уу? Сайн гайхаадсэн тийм ээ. Ер нь бол эрэгд үүрээцдэг болохоор хуурай газрын амьтан гэж үздэг юм байна. 1 сая төгрөгтэй үлдсэн оролцогчд манай одоо бид 5 дахь асуулт руу орох гэж байна. За 5 дахь асуулт манай баг зэргийн өөрчлөлт гарч ирнэ. 4 хариулт гарч ирэхгүй, 3 хариулт гарч ирнэ. Түүнээс одоо 3-ын айлгын дээр нь тавина гэсэн үг. Спорт дэлхийн брэнд. Брэнд нэ. Брэндтэй сайн. Брэнд гайгүй. Спорт чийж болох. Спорт нэр юм шүү. Спорт. Оролцогчид маань 5 дахь асуултын сэдвийг спорт гэсэн сэдв сонголоо. Дэлгэцэн дээр одоо хариултууд гарч ирнэ. Гэхдээ 3 хариулт гарч ирнэ. 1-р дэлгэц Александр Гусева. 2-р дэлгэц Лариса Латинина. 3-р дэлгэц Екатерина Сабрина. За асуултыг харъя. Гимнастикчин эмэгтэйчүүд байна уу да? 1956-аас 1964 оны хооронд зохиогдсон 3 удаагийн Олимпийн наадамд 18 медаль хүртсэн тухайн үедээ Олимпийн наадмын түүхэнд хамгийн олон медаль хүртсэн тамирчнаар тодорсон хуучнаар Зөвлөлт холбоот улсын гимнастик эмэгтэй хэн бэ? Александр Гусева, Лариса Латинина, Екатерина Сабрина. Гусева. Саяхны хүртэл Майкл Фелипсийг олон медаль автал дэлхийн number 1 байсан. Хүмүүс их мэддэг юм да. 40 секунд үлдлээ. Лариса Латинина. Гусева биш үү? Сабрина гэж сонссон. Гусева. Латинина. Лариса гэх юм Энэ хоёрыг болгож байна. Сабрина гэж кинон дээр. би мэдгүй мэнэ. Тэм хот азаалсан. 15 секунд үлдлээ. 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1 цаг дуусна. За спорт гэсэн асуулт байлаа. 1956-аас 1964 оны хооронд зохиогдсон 3 удаагийн Олимпийн наадамд нийт 18 медаль хүртсэн. Тухайн үед Олимпийн наадмын түүхэнд хамгийн олон медаль хүртсэн тамирчнаар тодорсон хуучнаар Зөвлөлт холбоот улсын гимнастик эмэгтэй хэн бэ? Александр Гусева гэсэн хөлбөр дээр 1 сая төгрөг тавьсан байна. Яагаад ийшээ тавив? Зүгээр таачлаа. Миний хувьд бол ерөөсөө сайн мэдгүй асуулт. Энэ хоёрын яагаад Сабрина бол биш болоо гэж бодож байна. Екатерина Сабрина. Яг нэг чихэн тоногчсон нэг юм байж магадгүй хүмүүс сайн мэддэг гэхээр тэгээд Александр Гусева сонсогдчихсэн нэр. Латинина бас жоохон ол сонсогч байна. Гусева болоо гэж. Лариса Латинина. Латинина Ларисагийн сонсъё. Овгийн сонсоогүй. Лариса Латинина. Жоохон ол сонсогдсон байна. Екатерина Сабрина бол бүр хол сонсогдсон байна. Тийм үү? За зөв хариултыг харъя. Тавц. Екатерина Сабрина бол биш. Бидний өмнө Александр Гусева, Лариса Латинина гэсэн хөлбөр байна. За Лариса Латинина байлаа. За өдрөд орсон та бүхэнд маш баярлалаа. Ажил үйлсээр өндрөөс өндөр амжилт хүсье. Гэрмүүлэгчтэй 50 сая өнгө шоу нэвтрүүлэг үргэлжилж байна. Нэвтрүүлгийн оролцогчид маань 5 дахь асуулт хүртэл амжилттай
оролцсон боловч нэвтрүүлгийн ялагч бол хараахан чадсангүй. Харин хэдхэн хормын дараагаар манай дараагийн оролцогчд гарч ирэн 50 сая төгрөгийн нөлөө тоглох болно. Хэсгийн хормын дараа эргээд уулзъя. 50 сая төгрөг. Энэ бол их мөнгө. Маш өндөр хамгаалтанд дор өнөөдөр мөнгийг авч харлаа. Мөнгө яг хаашаа явж байгааг илрүүлэхийг оролдож байна. Нэг үрсэн тоолсон 5,000-ийн дэвсгэр бүхий мөнгө студид орж ирнэ. Бэлнээр 50 сая төгрөг. Энэ бол 50 саяын үлт супер шоу нэвтрүүлэг. Энэ бол 50 саяын үлт супер шоу нэвтрүүлэг. Та бүхэн яг одоо боловсрол телевизээр 50 саяын улс шоу нэвтрүүлгийг үзэж байна. Нэвтрүүлгийн дараагийн оролцогчид тайзан дээр гарч ирэхэд бэлэн болсон байна. Тэд бол Ганбаатарын Цэлмэг, Ганбаатарын Халиун. Өөрсдөө танилцуулаач манай үзэгчдэд. Намайг Ганбаатарын Халиун гэдэг Монгол Улсын их сургуулийн газар зүйн геологийн сургуулийн газар зүйн 4-р курсын оюутан. Намайг Ганбаатарын Цэлмэг гэдэг би Монголын газар зүйн геологийн сургуулийн газрын кадастрын 4-р ангийн оюутан. Өөр анги юм байна. Гэхдээ нэг сургууль юм байна, тийм ээ? За. Яагаад 50 саяын улс шоу нэвтрүүлэгт оролцох болов? Бид хоёрын оюутны зөвлөлийн дарга маань санал болгоод за та хоёрыг болохоор ер нь бол их мэдлэг өндөр түвшинд байдаг учраас бодвол тэгж л бодсон. За. Сургуулийнхаа онц сургалтнууд уу? За тэрээс дарга л мэдэх бах та. Ямар ч гэсэн дараагийн тушаалаар яваа юм байна, тийм ээ? За хэрвээ та хоёрын чинээс 50 сая төгрөгнөөс 5, 10 магадгүй 1 сая ч юм уу төгрөг хожлоо гэхэд юунд зарцуулах вэ? Миний хэмжээгээр очих юм бол сайн үйл зориулна гэж бодож байна. Жишээ нь ямар? Байгаль орчны энэ асуудалтэйгүү санаа зовж явдаг. Зүйлжилсний omсдол зэрэг. Тэнд үлийн эсрэг л сайн зүйл хийх бах та. Дархан цаастай ууланчид ганц өвгөн л хөрх юм уулыг манжээд ингэнлээ. Ядаж дахиад нэг өвгөн аваачаад салингээр авчих тийм. 50 сая төгрөг маань энэ байна. Энэ мөнгө бол та хоёрын мөнгө. Мөнгөндөө өрж болно. Аваа зогсож болно. Өрж болно. Ямар нэгэн шившлэг байвал шившиж болно. Чөлөө те. За нэвтрүүлэг маань 8 асуулттай. 1-ээс 4 дахь асуултууд 4 хариулт гарч ирнэ. 3 дээр нь та хоёр мөнгийг байршуулах боломжтой. 5, 6, 7 дахь асуултууд 3 хариулт гарч ирнэ. 2 дээр нь мөнгийг байршуулах боломжтой. Хамгийн сүүлийн 8 дахь асуулт 2 хариулт гарч ирнэ. Аль нэгэн дээр нь мөнгийг байршуулах боломжтой. Бүх асуултыг бодох хугацаа 1 минут. Асуух зүйл байна уу? За тэгвэл нэвтрүүлгээ эхлэе. Та хоёр 50 сая төгрөг байна. Надад 8 асуулт байна. Тоглолтоо эхлэе. Монголын түүх энгийн бодомж. Ингийн бодсон сэдв сонголоо. Дэлгэцэн дээр одоо хариултууд гарч ирнэ. Нэгдүгээр дэлгэц юу ч өөрчлөгдөхгүй. Хоёрдугаар дэлгэц температур. Гуравдугаар дэлгэц эзэл хүн. Дөрөвдүгээр дэлгэц эзэл хүн бас температур. За асуултыг харъя. Гэрт гал төлөв. Гэр доторх ямар хэмжигт хүн өөрчлөгдөхгүй вэ? Юу ч өөрчлөгдөхгүй. Температур, эзэл хүн бас температур. Өөрчлөгдөхгүй шүү дээ. Тэгэхээр температур л өөрчлөгдөн. Тэгэхээр эзэл хүнч температурч. Эзэл хүн бол тэр агарын маасуудад агарын атом молекултай хамаагүй үстэй. Хамаагүй. Гэхдээ юу ч өөрчлөгдөхгүй. Миний бодлоор юу ч өөрчлөгдөхгүй. Тэгээ эзэл хүн хоёртай л авчих. Температур өөрчлөгдөн шүү дээ. Гэрт гал төлөв. Өөрчлөгдөхгүй гэж аахгүй. Тэгэхээр эзэл хүн температур биш эзэл хүн 30 секунд үлдсэн байна. Эзэл хүн бас юу ч өөрчлөгдөхгүй хоёртай хаваад авчих гэж бодчих. Температур өөрчлөлт тодорхой хэмжээ өөрчлөгдөхгүй. Тэр эзэл хүн дээр хөвчүүл.
Даан бүгднээ. Чад олон тавхгүй бол. Юу ч орж ирэхгүй дөрөв хэрэг. 2 1 цаг дуслаа. Мөнгө байшуулаарай. За байшуулж. Энгийн асуулт гэсэн тийм ээ. Гэрт гал төлөв, гэр доторх ямар хэмжигт хүн өөрчлөгдөхгүй вэ гэсэн. Юу ч өөрчлөгдөхгүй гэсэн хувилбар дээр 4 сая төгрөг тавьсан байна. Яагаад? Миний хувьд бол эзэлхүүн дээр л тавилангийн тавьчих гал байгаа юм. Эзлэхүүн өөрчлөгдөхгүй. Тийм. Эзэлхүүн өөрчлөгдөхгүй. Температур өөрчлөгдөх үү? Өөрчлөгдөн. Гал түлхээр дулаан болно тийм үү? Эзэлхүүн Эзлэхүүн Өөрчлөгдөхгүй. Өөрчлөгдөхгүй байх. өөрчлөгдөхгүй баха. Эзэлхүүн ч өөрчлөгдөхгүй, температур ч өөрчлөгдөхгүй гэсэн хувилбар дээр 6 сая төгрөг тавьсан байна. Яагаад тавив? Ийшээ тавьчих гээл тавьчлаа. Сандраа тавьсан уу? Зөв хариултыг харцгаая. Мөнгө. Мөнгөийг байршуулах бас хэцүү юм аа. Эрх үзэгчтэй, нэвтрүүлгийн оролцогчд болох Цэлмэг Халин хоёр маань нэг дэх асуултаа амжилттай давж чадсан. Тэдэнд 40 сая төгрөг үлдсэн байгаа. 10 сая төгрөг доош унсан. Одоо бид хоёр дахь асуултын сэдвийг сонгох гэж байна. Сэдвээ сонгоё. Яруу найраг Монгол кино. Яруу найраг. Жирэмтгүү. Яруу найраг гэсэн. Монгол кино нарийн дээр юм. Монголын яруу найраг хийсэн. би мэдэх юм байна. Чи нөгөө бас нэвтрүүлэг тиймэрхүү юм хийжсэн юм чинь бас яруу найрагын нэр юм шүү. Кино гэсэн. За Монгол кино. Оролцогчд маань хоёр дахь асуултынхаа сэдвийг Монгол кино гэсэн сэдв сонголоо. Дэлгэцэн дээр одоо хариултууд гарч ирнэ. Нэгдүгээр дэлгэц Чимэд дорж. Хоёрдугаар дэлгэц Цэгмэд. Гуравдугаар дэлгэц Цэрэн дорж. Дөрөвдүгээр дэлгэц Жаргал сайхан. Танд жүжигч харагдаж байна уу? Жаргал Сайхан. Өглөө киноны сэлэм тагмдын дүрийг хэн бүтээсэн бэ? Чимэд дорж, Цэгмэд, Цэрэн дорж, Жаргал сайхан. Стабатас. Жаргал Биш гэж бодоол. тэр жаргал. 40 секунд үлдлээ. Цэгмэд. Энэ хоёр дээр хаан тавьчихдаг байлаа. Яруу гэж бас тэр хацсан бол. Цэгмэд арч гэж бодчих. Цэгмэд арчдаг. Нэг цааш нь чимч өдөр тахгүй юу? Арч хэрэггүй. 15 секунд үлдлээ. Ийшээ тавьчих. 5 4 3 2 1 цаг дуустаа. За сүүлд цаг дуусчих бас нэг ч гэсэн нэг сая идэхгүй гэсэн шиг шин зөөж байна уу? Аа? Тэгэхээр 300 юм шиг санагдаад шүү дээ. 300 юм шиг санагдаад байна. Мэдгүй Ямар байна. аль зүүн сонтой юм бэ? Өглөө киноны сэлэм тогмдын дүрийг хэн бүтээсэн бэ? Чимэд дорж, Цэгмэд, Цэрэн дорж, Жаргал сайхан гэсэн дөрвөн хувилбараас Жаргал сайхан гэсэн хүнийг бол таниад байгаа тий? Тий. Ямар кинонд тоглодог хэн блэ? Хасарж байгаа. Хасар Жаргал сайхан мөн үү? Жиж матгэн би сайн мэдэхгүй байна. За, Чимэд дорж гэсэн дүр дээр яагаад 1 сая төгрөг тавьчих вэ? Энийг бол үндэ өстө мэдгүй байна. Мэдгүй байна. Тийм үү? Цэгмэд. Уг нь бол Монгол киног сайн үздэг. Гэхдээ Сэлэм тогмдыг бол санаж байна уу? одоо санаанд орж байгаа мөрөөс алгаа. Өглөө кино сэлэм тогмд буруусч авчдаг. Сүүлд нь голын шугуу дотор буудуулцдаг. Энэ цэгмэд гэж нямын цэгмэд байх шиг байна, тийм ээ? Цэрэнд орж гэдэг хүнийг бол яг сайн мэдэхгүй байгаа, тийм? Гэхдээ ер нь 3 юм шиг санагдаад байна гэсэн, тийм?
Ямар айхтар зүнс вэ? За. Зөв хариултыг харъя. Зөмбөлгийн тулаанд ормоор юм байна. Сая төгрөг унсан. Нямын сегмент гой бол мэдээж хэрэг биш. За мөн жаргал сайхан биш байлаа. Бидний өмнө чимэд орж, цэрэнд орж гэсэн хоёр хөлбөр байна. Хэрвээ цэрэнд орж байх юм бол оролцогчд маань 29 сая төгрөгтэй нэвтрүүлгийг цааш үргэлжлүүлэх болно. Харин чимэд орж байх юм бол 1 сая төгрөгтэйгээр нэвтрүүлгийг цаашид үргэлжлүүлэх болно. Оролцогчд маань хоёр дахь асуултаа амжилттай давж чадлаа. Өглөө киноны Сэлэм тогмдын дүрийг цэрэнд орж найруулагч маань бүтээсэн. Маш амжилттай мэдэрч чадлаа. За 29 сая төгрөгтэй үлдсэн хоёр оролцогч маань одоо 3 дахь асуултын сэдвийг сонгоход бэлэн боллоо. Сэдвээ сонгоё. Улаанбаатар Дэлхийн улс сууд. Дэлхийн улс нэлээр хата тий. Дэлхийн улс. За оролцогчд маань 3 дахь асуултынхаа сэдвийг Дэлхийн улс сууд гэсэн сэдв сонгодоо. Дэлгэцэн дээр одоо хариултууд гарч ирнэ. 1-р дэлгэц холбооны бүгд найрамдах Герман улс. 2-р дэлгэц Америкийн нэгдсэн улс. 3-р дэлгэц Оросын холбооны улс. 4-р дэлгэц Их Британи. Асуултыг харъя. Анхны шатхуун түгээх станц аль улсад байгуулагдсан бэ? Холбооны бүгд найрамдах Герман улс, Америкийн нэгдсэн улс, Оросын холбооны улс, Их Британи. Герман дэвтэртэй тавиад яг л Герман анхны машиныг мөлтөрсөн харна шүү дээ. Тэгээд Орос дээр тавьсан зүг болоо гэж бодож байна. Герман дээр л өвдөө. Машин Их Британи дээр. Британи Америк хоёрын нэг сонгох хэрэгтэй. Орос дээр танц. Америкаас илүү Америкч юм. 30 секунд үлдсэн байна. Герман дээр тавлаа. Их Британи Америк. 20 секунд. Америк. Тэгтээ нөө. За танц. Герман дээр. 7 6 өөрчилж байна. 5 4 3 2 1 цаг дуслаа. Анхны шатхуун түгээх станц аль улсад байгуулагдсан бэ гэсэн асуулт байлаа. Америкийн нэгдсэн улс дээр 7 сая, Оросын холбооны улс дээр 7 сая, үлдсэн мөнгөө холбооны бүгд найрамдах Герман улс дээр тавьсан байна. Зохиолын Голбаатар байж болно. Мөн ямар ч амтан байж болно. Мам мэддэг болохоор би бол нэг сайн бас хэлж мэдгүй маа. Амтэн л дээр баг. Юу гэж бодож байна? Зохиол Амтны ертөнц. Арай өөр өнөө. Арай сайн. Яг шийдсэн биз? Нөгөө талд нь Зохиолын Голбаатар гэсэн юм байсан шүү дээ. За. Оролцогчд маань 4 дахь асуултынхаа сэдвийг амтны ертөнц гэсэн сэдвүүт сонголоо. Дэлгэцэн дээр одоо хариултууд гарч ирнэ. 1-р дэлгэц Заан. Айгу таньдаг юм. 2-р дэлгэц Анааш. 3-р дэлгэц Хөх халим. 4-р дэлгэц Усны үхэр. Арай хамгийн том наль нь их гэж юм шиг. Тэгвэл баял байна. Ихэнх сүүн тэжээлтний үр төль тоглож хөдөлгөөнтэй байдаг бол энэ амтан багада ихэнх эрч хүчээ тоглоход бус өсч томорход зарцуулдаг аль амтан бай? Заан, Анааш, Хөх халим, Усны үхэр. Заан Хөх халим шүү. Анааш биш. Заанаш хөрөл тоглоно гэж тоглоо. Хөх халим усны үхэр бас магадaltaй. Сүүн тэжээлт гэж байгаа шүү дээ. Усны үхэр. Хөх халим дээр л чи Хөх халим.
Гэтэ энэ чинь усны амт шүү дээ. Ихэнх амтан бага насаа тоглож хөдөлгөөнтэй өнгөрөөдөг бол энэ амтан Усны хөр би бол анаа шиг өсч томорход болуулаа. бага насаа Анаа зарцуулдаг. шиг 20 секунд үлдсэн байна. Юу халам дээр дийлхэн тавьчих. Усны хөртэй бас. Чоо. Ахаад бодох хугацаа байна. 7 6 5 4 3 2 1 цаг дуустаа. Цаг дуусах мөчид 1 сая төгрөг ийш тийш зөөгөөлгүй гэдэг байгаа тий. За. Ихэнх сүүн тэжээлтний үр төлөв бага насаа бол хөдөлгөөнтэй тоглож моголж тийм ээ өнгөрөөдөг юм байна л да. За энэ амтны үр төлөв болохоор хөдөлдөггүй. Ер нь бол ихэнх хайжууд ингээд хэвтчихэд тий. Өсч томорход бага нас нь зарцуулагддаг. Том болсон хойно хөдөлдөг юм байна. Тийм үү? За зааны дугуйл тэгдэг үү? Зааны дуул хажууд нь тоглоол яваад байдаг үстэй. Харин зааны дугуйл даан буу мамбог л Google-тэй байдаг тэр ч тоо уг нь тоглолтол баймаар тий. Гэхдээ 3 сая төгрөгийг тавьсан байна. Муу санаалаа тавьсан уу? Анаашны үр төлөв Гэтэ зураг мурган дээр юу н анаашны үрдлийг харж байгаагүй юм биш үү? ээжтэйг адилхан бас л өндөр л байдаг шүү дээ. Тэгвэр Гэтэ арай намхан л та ээжээс. Хөдөлдөг баха. Тоглодог байлгүй дээ 4 өлтэй юм чинь тийм ээ. Харин халим яадаг вэ? За энэ хоёр усны хоёр амтныг бол мэдэхгүй маа. Оролцогчд маань заан гэсэн хөлбөр дээр 3 сая төгрөг, усны үхэр гэсэн хөлбөр дээр 4 сая төгрөг, үлдсэн мөнгөө хөх халим гэсэн хөлбөр дээр тавьсан байна. Зөв хариултыг харцгаая. Яг анааш гэсэн. Хүүх. Анааш байсан юм байна. Анааш байсан юм. За яа их хэвтэй. За яа их хөтэй. Гуруулаа сайхан тавиуллаа. За нэвтрүүлэлд оролцсон та хоёрт маш их баярлалаа. Та бүхэн хичээл сургах өндөр ажилласан. Эргүүлэгчтэй 50 сая мул шоу нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлж байна. Нэвтрүүлгийн оролцогчд маань хэдийгээр амжилттай явж исэн боловч багахан зүйл дээр бүдрээд нэвтрүүлгийг цааш үргэлжлүүлэх боломжгүй боллоо. Хэрвээ нэвтрүүлгийн асуултууд танд амархан санагдчихвэл та ч бас дараагийн дугаарт ирж оролцож болох юм. Ингээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.